Нээслийн 1-р төрөх буюу өргөн амарчих газарт амарчгаар очисон их хүүхэдтэйгээ хамт эндсэн хэрэг энэ сарын 21-ний өдөр гарч энэхүү мэдээллийг ТV8 телевиз ард түмний тойл үзэгч та бүхэндээ хүргэж байсан билээ. Талигаачин арга гэрийнхэн энэ хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаар болсон хэмээн үзэж хууль хяналтын байгууллагад хандаад байгаа юм. Тухайн үедээ пүрэв гарагт хэвтсэн өвчтний бүхэл бүтэн 3 хоног өвдөд багт нь эмч нар тоохгүй байснаас урган бүтэлттэй. Мөн эхийн бие гинэт муудан хайралтай хагалгаанд 2 удаа орсноос болж амиа алдсан харамсалтай хэрэг болсон билээ. Тэгээд тэр чин 5 дахьынхаа шүн болохоор зэрэг 5 минут 4 минутын зайтай өвдөж ихсэн. Сүүлдээ бүр 1 минутын зайтай өвдсөн. Тэгээд одоо наадах яг энэ яриад байгаа юм чинь бүгд энэ утсан дээр бичээтэй юмнууд нь байж байгаа. Цаанаас цаад хүн чи өөрөө мессежээр бичээд одоо тэгээд энэ ингээд. Тэгээд тэрний мессежээр ирсэн юм одоо тэр эмчи яриад байгаа юмнууд хоорондоо зөрөө байгаа байхгүй юу. Тэгээд бидний ерөөс орж уулзуулна инээ тэрэ гэсэн ойлголт байхгүй. Өргөн амарчих газрынхан болон нийслэлийн эрүүл мэндийн газрынхан талигаачин задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол улсын шадар сайд эрүүл мэндийн спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Оюнбаатар шийдвэр гаргаж ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өргөн амарчих газрын тусламж үйлчилгээний нөхцөл байдал үнэлэлт өгнөлт хийсэн байна. Энэ дагуу өргөн амарчих газрын удирдлагын багт хариуцлага тооцохоор болжээ. Өргөн амарчих газар дээр энэ тохиолдол гарсан, харамсалтай тохиолдол гарсан. Тэгэхээр энэний даваа бид нар тэр доор нь бас эрүүл мэндийн газрын харьяа байгуулах шүү дээ өргөн амарчих газар маань. Тэгэхээр бидэд өөрсдийнхөө удирдлагын зүгээс болвол холбогдох арга хэмжээнийг аваад очиод одоо тий удирдамжтай хяналт шалгалт хийх гэх мэт энэ одоо нөхцөл байдалтай холбоотой бүхэл материалуудыг үзэх, харах, хянах иймэрхүү ажлуудыг бол хийсэн. Гэхдээ одоогоор болвол асуудал маань шүүхийн байгууллагаар явж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бол одоо энэ дээр тийх ёстой гэсэн юм бол одоохондоо хараахан шийдэгдэхгүй. Тэгэхээр бид нар бол бас өөрөө өөрсдийн гэсэн одоо манай харьяа байгууллага учраас бид нар зохих арга хэмжээг бол авна. Мөн эмч эмнэлгийн мэрэгжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмнэлгийн удирдамж заавар стандарт дотоод журмын хэрэгжилтийг сайжруулж арга хэмжээ авахыг нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Инхбатад үүрэг болгожээ. Харин аль биехний өгсөн мэдээлэлээр хариуцлага тооцох систем нь хэтэрхий энгийн байгаа юм. Тодруулах юм бол 2 ч хүний амнаас эрсчгээд байхад ажлаас халах, сануулга өгөх, цалингаас хувьдагч гэмээр арай дэндүү зөөлөн тогтолцоо байгаа юм а. Янз янз шүү дээ тийм ээ. За эхлээд бол аман хэлбэрээр сануулгах, за тэгээд одоо цалингийн арга хэмжээ, одоо мөн одоо халахч гэдэг юм уу те тэр хүртлэх арга хэмжээнд бол байдаг. Бид нэр тохирсон арга хэмжээг олно. Энэ мэтчлэн эмнэлгийн эмч нар хариуцлага алдсан ч хуулиндаа хүлээлгэх захиргааны хариуцлага нь дэндүү сул гэдэг нь харагдаж байгаа юм. Өнөөдөр хэдийгээр хууль хяналтын байгууллагын дүгнэлтээ гаргаагүй байгаа ч гэсэн захиргааны хариуцлага талаасаа цагаан нөмрөхнүүдэд тооцох хариуцлага өндөрсгмөр байгаа юм а. 2 хүний амнаас эрсэдсэн нэг айлын амьдралыг юу ч үгүй болгоцоход байхад энэ мэд хариуцлага ярьж байгаа нь харамсалтай. Өдрийн тойлд уян мэдээллээ.